За би та бүхэндээ ARB Boulevard урд Cooper хамгаалалт Land Cruiser 300 загвар дээр бас нэг давчхан танилцуулъя гэж бодлоо. Тэгээ миний хувьд өөрөө яг 300 дээр Boulevard бас нэг юм жоохон урт мурт болоод нэг жоохон онцгой харагдах юм болов уу гэдсэн чинь эсэргээрээ бүр нэг юм айгуу гоё сүртэй яг нэг юм strongman яг нэг юм Австрали одоо нөгөө яг physically Asia дээр гардаг AD шиг л те айгуу гоё strong харагдаж байгаа. Тэгээд би өөрөө Cooper-нд айгуу дуртай байгаа нь MK2 загвар дээр нөгөө яргуур гэдэг одоо манайхны хэлээд байгаа яргуур загвар нь ийм болчиход байгаа юм л да. Тэгээд дохион урсдаг болсон. Байнгын доошогоо нэмэлт Cooper-ны нэмэлт тусгал нь бас айгүй гэрэл сайтай. Тэгээ нөгөө винчний суухадаа бас нэг таалагдж байгаа юм нь винч чинь ингээ нэг юм warning винч суулгахаар ингээ дээтэл дээр овоогод байдаг бол энэ дээр нөгөө Bush Ranger-ийн винч тавьсан чинь Bush Ranger-ийн винч нөгөө мотор нь хажуудалтай учраас нэг юм үзэгдэх харагдах байдлаасаа гэх юм айгүй гоё нэг тийм. Тэгээ айгүй таалагдж байгаа. Тэгээ мэдээж Boulevard-ны хувьд бол одоо манайх шиг юм өргөн удам нүүдлийн мал аж ахуйн соёлтой юм усад бол шөнө оройн цагаар явдаг ч бай тий. Одоо ялангуяа ингээ өвлийн аялалд явж байхад мод мөргөх гэдэг юм. Энэ тохиолдолд бол таны эд хөрөнгийг бол баталгаатай хамгаалж чадна. Бас нэг гоё юм байгаа нь бол ингээ дээр нөгөө гэрэлний суурьтай. Тэгээ IQ гэрэлний хувьд болохоор бас тусгалаа тааруулдаг учраас заавалчгүй нөгөө одоо манайхны цагдаа нар нөгөө уут хийгээд идэг тийм шаардлага байхгүй. Энэ ч өөрөө потварны зориултаар засч байгаа одоо манангийн гэрэлний зориултаар засч байгаа гэсэн. Тэгээ холын тусгалтай болчихно, ойрын тусгалтай болчихно. Тэгээ ингээ яг өөрийнхөө хэрэгцээндээ тааруулаад ашиглахад шинэ MK2 заагвар бол бүр үнэхээр гоё болсон илээ.